Дараагийн үед хяналтын ерөнхий ороонд шилжүүлж байгаагаа мэдгдсэн тийм. Тэгэхээр нам бол хариуцлага тооцох хэрэгтэй. Ард түмэн үүнийг бол шаардж байгаа. Яг тэгвэл орон нутагт бид нар иргэдтэй уулзалт хийхэд хариуцлага тооцсон зүйтэй. Ер нь одоо дээрээсээ эхлээд одоо энэ зүйлийг бол зэгслэх хэрэгтэй. Одоо чөлөөлөх зүйлийн чөлөөлөх ийм одоо шаардлага. Би үүнтэй таны анхудаа миний хувьд эдгээр ёс зүйн дээр ямар ерөнхийдөөс эргүүлэн татдаг баг ийм хууль санаач өргөн байж байна. 100%. Ер нь их хурлын гишүүд ихээр ямар нэгэн байдлаар ийм те одоо тэр бүрэн эрхийнхээ ард бол одоо те одоо тэрний ард одоо нуугддаг гэж болохгүй шүү дээ. Шалгуулах хэрэгтэй, одоо хариуцлага тооцоолох хэрэгтэй. Тэгжээж ард иргэдээ өөрөө шаардлага тавьж чадна шүү дээ. Тийм учраас энэнийг бол ерөнхийдөө мандыг дэмжиж байна. Улсын хурлаар энэ асуудыг хэлцэхэд миний гишүүнийхээ хувьд бол одоо бүрэн дэмжиж ажиллана. Жагсаалтын гишүүдийн асуудал дээр одоо энэ жагсаалтаар дэвшээд асуудал үүсгээд байгаа юм байна. Ер нь жагсаалтч бай, тойргийнч бай эгүүлэн татдаг байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол одоо аль ч улс оронд хэрэгждэг. Манай үндсэн хуулинд ч гэсэн бусад хууль ч гэсэн байгаа. Харамсалтай нь энийг бас одоо хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Өнөөдөр хүртэл одоо яг тэгж ард иргэдийн шаардлагаар эгүүлэн татсан тохиолдлыг би бол санахгүй байна. Зөвхөн гишүүд өөрсдөө саналаар бол татгаж ирсэн. Жишээлбэл Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө санал гаргаад их хурлын гишүүнсээ татгалзаж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр ч утгаараа өнөөдөр энэ манлайлалыг хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь нийт гишүүд одоо жагсаалтыг бол ингээд иргэд бол одоо зарим нь дургуутсаад байгаа шүү дээ. Энэ 24 оны сонгуулиар хуульд өөрчлөлт ороход иргэд бол эсэргүүцэж ирсэн. Ягаад гэвэл 8 жагсаалтын ард нуугдаад тэгээд одоо огт одоо танигдахгүй юм орж ирээд байна гэдэг. Ер нь тойрогт бид нар бол одоо ингээд сонгосны хувьд бол тойргийн ард иргэдэд тулгамжийн асуудлуудыг одоо маш сайн мэдэрч сонсож тэдэрт одоо зэмдүүлэхдээ зэмдүүлж те урам авахтаа авч ийм амьд харилцаатай бид нар ажилладаг шүү дээ. Ер нь банк иргэдтэй уулзахаар иргэдэд тулгамжийн асуудлуудыг яг газар дээр нь сонсож байгаа нь хамгийн чухал. Тэгээ тэгэхгүй бол зөвөр энд одоо нэг танхимд суугаа те цонхоор одоо амьдрал сайхан харагдаад байж болохгүй шүү дээ. Жагсаалт одоо нэр дэвших шалгуурыг та ямар байх хэрэгтэй гэж харж байна? Саяын одоо энэ жагсаалт бол анхудаа 48 болж одоо их дийлэн хөв боллоо шүү дээ. Тэгээ энэ дотор бол ямар байх ёстой вэ гэдгийг бол ард түмэн ч одоо шаардж байгаа. Манай их хурлын гишүүд ч гэсэн одоо тодорхой шаардлагыг тавьж байна. Энд чинь нөгөө их хурлын гишүүд гэдгийг чинь ард түмэн бол одоо хамгийн одоо тэ зөв биднийг удирдах манлайлж чад хүмүүсийг сонгож байгаа учраас үг хэл ёс зүй асуудал тэ ингээ бүх юм дээр маш одоо үлгэр жишээ хянгаа байх ёстой гэдэг. Энэ чинь хүүхдүүд ч үзэж байгаа энэ зүйлийг үзэл сонсож байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо бас тэ илүү одоо их хурлын гишүүд бол илүү одоо онцгой анхааралтай байх хэрэгтэй гэдэг. Бүгдээрээ санал нэг байгаа гэж би бодож байна. Зарим